За сайн байцгаана уу? Сая өөдөө сууж байгаа 2026 оны анхны аяллаа хийсэн бичлэгнүүдээ үзээд бүгдийг нэгтгээд нэг рeel болгочихъё гэд орууллаа. За энэ болохоор 2025 онд 24 онд хийсэн бүх ажлаад өгнээд өөрсдөө 7 хоног хоёулахнаа явж ирсэн байгаа. Тэгээ явахдаа хуваараа явсан, сезоны биш үеэр явсан учраас маш их одоо туршлага хуримтлуулж ирсэн. Тэр туршлагаа бас та нартай хуваалцъя гэж бодлоо. Хуваараа трипээр дандаа буудлаа, нислэгээ бүх юмаа захиалж явсан учраас за миний хувьд бол бүгдээрээ анх удаа байсан учраас маш их юм туршлага орж үлдсэн. Дараагийн аяллууд дээр бас яг энэ замаараа ингээ явхад зөндөө олон зүйлийг сурч мэдсэн учраас та нартай энэ аяллаа бас хуваалцъя. За тэгээ трипээр захиалсан бичлэгээд энэний дараа тусдаа оруулчих. Энэ болохоор зөвхөн Улаанбаатараас Хошимын хүртэл энэ нислэгийн явц орсон байгаа. Тэгээ та нар маань сонирхоорой. Дээрээс нь бичлэгээ блог болгож чадаагүй учраас уулын блог болгосон бол гоё доо гэж бодоод байгаа эдийн бичлэгүүдэд нийлээд тайлбарлаад явчих. За трипээр захиалсан нислэг маань Улаанбаатараас Бээжинээс Хошимын гэсэн маршруттай. За тэгээд сая нэг хүний сая 100 мянга болсон. 3 хоногийн өмнө харахад 800 мянга байсан бол 3 хоногийн дотор сая 100 мянга болж өссөн байсан шүү. За тэгээд энэ тикетний загвар харагдчихээн. Энэ дээр ачаагаа өөрсдөө баглаж одоо цуглуулж авах, дахин шалганаар өөрсдөө орох гэсэн байгаа. Тэр хэсгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За 6 цагаас эхлээд нисээд 9 цаг орчмын үед Бээжинг даашин дээр болсон. За бүгд харин нислэг снэктэй гэж гарч ирж байсан. Тэгээ снэкний нээсэн нислэгэн тухтай гоё онгоцон дуу чимээ багтай айгу гоё онгоцтой нислэг байж таарсан. За тэгээд оройн цагаар нисэж байгаа учраас Хятадын хотуудыг дээрээс нь хараад энд бүр айгу гоё том хот таарсан. Ямар хотыг нь юусоо мэдэж чадаагүй уулын зам таардаг ерөнхийдөө хотуудыг мэддэг хэрнээ энэ одоо яг аль хэсэг нь өнгөрчөө гэж битээр нэлээ ярилцсан. За тэгээд Tripsy.com-оор тикет захиалгахдаа тэр транзит нислэг транзит бууж байгаа хотынхоо ачаагаа дахиж тэндээ авж гин үү дахин шалганаар орох нь үү те терминал солих нь тэрийг маш сайн анзаарч харах хэрэгтэй юм бэлээ. За бид хоёрын хувьд бол яг дахиад эндээсээ Бээжингээс нисэж байгаа юм шигээр терминал солигдсон, авиа компани солигдсон. Тийм учраас энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа визтэй орн руу явж байгаа бол энийг бүр хатуу маш сайн анхаарч явах хэрэгтэй юм билээ шүү. Тэгэхгүй бол нисэж чадахгүй. За тэгээд Бээжингийн даашин дээр айгүй олон цаг хүлээх ёстой болсон учраас эхлээд нэг хоол идээд унтах арга тал хайхаар болсон. За тэгээд дөрвөн давхарт нь дээд давхарт нь хоолны хэсгүүд байдаг. Бид хоёрын өмнө нь даашин дээр 2 удаа иржсэн. Тэгтээ дандаа шууд Бээжин дээрээ буугаад буудалмал руу явж исэн учраас даашингийн дотох бүтэц зохион байгуулалтыг ерөөсөө сайн мэдэхгүй байгаад исэн учраас шинээр танилцсан. За тэгээд дөрвөн давхарт нь хоолны хэсгүүд байдаг юм байна. Хоолны хэсгүүдээр нь орж гоё хоолнууд идсэн, авсан хоолнууд бүгдээрээ таалагдсан. Маш гоё амттай, хямдхан үнэтэй хоолнууд байсан. За ер нь бол энэ тентхийн газруудын хоолнууд те үнэтэй байгаад идэг штэ. Энд бол айгүй боломжийн үнэтэй байсан. Тэгээ хоолоо идчихэд бид тээр унтах газар хайсан. Чи чат шимпэтээс асуулаа. Шилүүл авчидсан сурсанаар зүгээр. За даашин дотор байдаг нэг гоё зочид буудлуудыг ийш орсон. Энэ бүр үнэхээр гоё интерьер засалтай гоё буудлуудыг гэхдээ бид тээр нэг 5-6 цаг унтах учраас за нэг хүний 350 мянган төгрөг орчим болж байгаа байхгүй хамгийн жижиг өрөөнд тэгэхээр айгүй үнэтэй санагдаад эндээ хоноогүй. Тэгээ бичлэг болоход бас авцсан л ялээ. Яг энэ хэсгийнх нь энэ номын сантай юм шиг хэсэг айгүйх таалагдсан. Гоё засалтай. Тэгээ дотроо оронгууд ийм гоё кинон дээр гардаг буудал шиг л гоё буудал байлээ. Тэгтээ энд ороогүй. Тэгээ бас бүр нэг хямдхан цагаар унтдаг тийм капсул буудал байдаг. Энд ингээд нэг хүн нэг л өрөөнд орд юм билээ. Тэгээ бас тусдаа унтаад явах гэж бодоод яшиг бүр сүлдээ ингэж унтсөө. Сандал дээр шууд ингээл жоохон амарч аваад тэгээд өглөө болсон. Өглөө болонгуудаа терминал руугаа ороод гейтээ сонгоод за тэгээ манай нислэг 8 цагаас нисгэр болсон. Вьетнамын яг өөрсдийнх нь авиа компани, үндэсний авиа компаниар ниссэн. Онгоц нь бас үйлчлэгээ сайтай, тухтай 8:39 чинь нэрээ бүр 9:30-д ниссэн шүү дээ. Тийм хоол өгсөн Вьетнам хоол. За өдрийн цагаар нисэж байгаа учраас тэгээ агаар тэнгэрийг хараал айгүй гоё байсан. Тэгээ шүн сайн унтаж чадаагүй ч гэсэн онгоцондоо бас орж явах унтаж авсан. Ерөнхийдөө ингээд Монголоос ямар ч нислэг, шууд нислэг байхгүй тарцсан учраас өөрсдөө юм
дамжин нислэгээр явхаас өөр аргагүй болоод тэгээд бэжи явж ингэж явахс нь хамаагүй хямдхан таарсан. Буцахтаа ч гэсэн одоо яаж нисэхээ ерөөсөө мэдэхгүй байгаа. Очоод ямар буудал буухаа бас сайн мэдэхгүй байгаа. Хошиминд бол буудал захиалсан. Яг Бента маркетийн хажууд нь буудал захиалсан байгаа. Тэгээд нөгөө Grab гээд таксины аппликейшнаар нь такси дуудаад явсан бүр үнэхээр амар юм билээ. Тэгээд таксины жолоочд нь бүгдээрээ ерөнхийдөө нэг 20 зүрийн англи хэлтэй учраас монголчууд бидэнд бол ямар ч төвөггүй өөрсдөө ер нь явчихаар л юм билээ. Локейшн очих газруудынхаа хаягийг мэдж байгаа бол. За тэгэл амар их хүний шоконд ор хятад зөндөө олон удаа ингээд явж исэн ч гэсэн Бээжин ч гэсэн амар хүний бөгнөрөл бага штэ. Тэгээд амар хүний их бөгнөрөлд орсон нөө хүүтэн цаг агаараас шууд халуун цаг агаарт орсон чинь бас ядарсан. За энэ бол Бента маркетинг би амар гоё юм бренди одоо нөө made in Vietnam гэдэг гоё юмнууд байх юм болов гэсэн чи ерөнхийдөө нарантуул маягийн захтай таарсан. Тэгээд бараа материал тийм ч үнэтэй сайн санагдаагүй. Тэгээд үнэхээр том юм билээ. Үнэхээр олон бараатай юм билээ. Маш их жуулчд байдаг юм билээ. Тэгээд нэг юм авч чадаагүй. Хүмүүстэй яг тухтай ярилцахч боломжгүй маш их хүнтэй байсан учраас эндээс юм аваагүй тэгээд жоохон хэсэж яагаад гарсаа. За оройн цагаар Вьетнамын уур амьсгал бол нэг иймэрхүү гоё чихтэй дулаахан яг гоё цаг агаар нь дарсан. Ер нь бол 3 сар 4 сар бол бас л цаг агаар нь үнэхээр гоё байдаг юм билээ. За энэ олон мотоциклийн шоконд бас орсоо. Ямар их мотоциклтай юм бэ хөөх гэж бодогдсон. Хятад бас аль ч хотод очсон маш их мотоцикл байдаг. Бээжинд яг иймэрхүү мопед мотоциклууд бас дүүрэн байдаг. Гэхдээ хитрхи их санагдсан. За тэгээ хоолны тухайд яг пош үлийг бол нэлээ олоод авч идсэн. Яг айгүй гоё хоолнуудыг нэг олж ид чадаагүй юу? Эсвэл угаасаа нэг тийм хоолны хийц муутай байсан уу тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээ бид шөнийн гудам руу ноцсон шоудалтын хэд хэдэн шөнийн хоолны гудам шөнийн амьдралыг харуулдаг гудамд байдгийн билээ. Гэхдээ яг залуучуудын очдог хэсгийг нь сонгож очсон одоо юм бар, ресторан, дуу хөгжим ихтэй дуу чимээ ихтэй тийм газар руу сонгож очсон. За ингээд амьд хөгжим дуулж байна. Энэ хэсэг бол үнэхээр гоё, чил гоё байсан. Алж идэх юм уу? Энтэс би юу авч уу? Тэгэх юм биш үү? За тэгээ өглөө Хошиминд бууснасаа эхлээл алхсан хүмүүс чинь ядраад шүлөө угаад байж байна. За би бол ерөнхийдөө дандаа пош үлдэж явсан. Эрүүл яг идэхэд тохиромжтой байсан учраас намгаа бол тэгээд айгүй олон төрлийн хоол зайл хоол нь таалагдсныг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол нэг тэр хоол гоё юм байна гэж дуураагүй дээ.
Тэгээ Хошиминд нэг 2 юм уу 3 хоног гэж бодож исэн боловч нэг сүртэй хийгээд ах юм сонирхолтой юм олдоогүй. Одоо нэг соёлын ялгаатай байдлуудыг харъя гэж утсан ч тийм сүрхий юм байгаа санагдаагүй учраас маргааш өглөө босонгуудаа шууд Бокок руугаа нислэгээ захиална. Тэгээ маргааш 1 цагийн Бококийн нислэг таарсан. Тэгээ өдрийн бараг Хошиминоос 20 дэ онгоц нисдэг гэж хэлээ. Тэгэхээр маш их онгоцтой, өссөн цагтаа нисэх боломжтой. Тэгээд нэг цаг орчим нисэл очсон. Тикетний хувьд 150-60 мянган төгрөгөөр л нисчихсэн. Нэг хүний 150-60 мянган төгрөгөөр очсон гэсэн үг. Тэгээд айгүй боломжийн үнэтэй санагдсан. Жижиг онгоцоор нисэж магадгүй гэж бодсон чинь айгүй том онгоцоор, мэд сайз онгоцоор, дундад жишийн онгоцоор явсан. Ачаага дахиж очиж бүртгүүлэхээр болсон уу? Ачаагүй, ямар ч ачаа бүртгэгдээгүй тикет авсан. Ер нь бол орон нутгийн онгоцууд нь бүгдээрээ очиж нислэгүүд нь очиж ачаагаа бүртгүүлэх юм байлээ. За тэгээ маргааш өглөөн нь хоол хайж явж байгаа. 1 цагаас нислэгтэй учраас хоол унд хайгаад нэлийн алхсан. За ингэж алхаж явж байгаад одоо Бента маркетын хажуугаар явна. Бента маркет нь 100 гаруй жилийн түүхтэй. Яг энэ байрлагтайгаа ингэж аюул олон жил болж байгаа түүхэн дурсгалт газар юм бэлээ. Тэгэхээр бас яг тэр өнцгөөс нь харуул нэлээд сонирхолтой. Вьетнамчуудын өглөөний амьдрал, оройны амьдрал бас бидний хувьд бол аюул сонирхолтой. Яг ингээл гаднаас дандаа суугаад хоолоо идэн, ажилдаа гарахын өмнө бүгдээрээ нийлж суугаад хоолоо идэн, орой бас ажлаа тараад бүгдээрээ нийлж суугаад хоолоо идэл гудамдаа бас нэлээд их цагийг өнгөрөөдөг ард түмэн байлээ. Халуунаас шалтгаалж бас ийм соёл суусан байж магадгүй. За энэ мапитэн дээр бол зүгээр амьдрын хангалттай нэг хүн бол амьдраад унтаад хоолоо идээд ажиллаа хийгээд мөнгө олоод амьдрах боломжтой. Сайхан хоолтой залгаж байгаа унаа билээ. Тэгээд бит хоёр ч гэсэн ер нь Бококт очиод нэлээ олон хоногтой мапитэнтэй уусан шингэх талтай байлаа шүү. Тэгээл хаашаа ч явсан мапит унсан дээр санагдаад машин бариул түгжрээнээс эхлээд халуунаас эхлээд айгу түүхтэй юм байна лээ. Тийм болохоор ер нь бол эдний нөхцөлд маш тохиромжтой байна. Мотоциклнээсаа. Тэгээд тойрж явж байгаад буцаж буудлынхаа хажууд ирээд Япон хоолны газар орсон. Тэгээд ер нь бол Хошиминд эзэн хамгийн гоё хоол тэр Япон хоолны газар байсан. Далайгаар Японтой хэлэлж байгаа маш ойрхон байрладаг учраас Япон соёл бас нэлээд харагдчихжээ. Тэгээ Япон хоолны франчайз тэм нэг сүлжээ ресторанд орсон маш гоё амттай, цэвэрхэн гоё хоол идсэн. За эдний хоол хийж байгаа нөхцөл байдал бол гудамжны хоол нь ер нь нэг иймэрхүү байсан. За тийм Ray-Ban гэдэг нүдний шилний брэндийн дэлгүүр харагдаж байна. Хошиминд ерөөсөө нэг хоноход л маш их юм дуучин миний стресст орж исэн. Өглөө оройгүй бүр ингээд байнгын дуучин мэтээ орилоотой ядж хад айгу орилж ярьдаг хүмүүс. Тэгэл айгу хэм дуучин миний стресст орсон. Гинт Монголоос очисон болооч тэр мөн хятад байж байгаад очисон бол бас гайгүй ч магадгүй. Тэгтэл хятадаас илүү дуучин мэтээл юм шиг надад бол санагдсан. За энд ингэж явж байгаад Бента маркетын хажуугаар явнаа. За гаднаасаа бол нэг ийм зах байгаа юм. Тэгээ гаднаа дотор талаасаа ч гадна талаасаа ч ингээ хаалгатай альч талаар нь ингээд ороод нэвтрээд дотор нь орчиж болдог тойрсон юм дэлгүүр байгаа. За хоол хайж яваад ийм хэсэг рүү орсон. Энэ хэсэг бас аюул сонирхолтой санагдсан. Бүр яг энэ байрнуудын дунд ингээл жижиг хоолны газар. Энэ бол яг ингээд нутгийн иргэдэд ордог олж харахаар тийм газар байгаа байхгүй юу? Иймэрхүү газараа ингээд ашиглаад голоод амжиргаагаа залгуулад амьдарцгаадаг хүмүүс байлээ. За мэдээж Хошиминд бол байр орон сууцны үн маш үнэтэй гэжсэн. За бит хоёрын орсон Япон хоолны газрын Бента маркетын яг баруун талд байдаг гоё амттай хоолны газар. За тэгээ Вичетер буюу дотоодын нислэгээр бит хоёр Бокок руу нисгэр болсон. За ингээ автобусандаа суугаад
За ингээд хойш өмнөнийг орхиод Букокийн зүг нисгээр онгоцондоо сууцгаалаа бид хоёр. Онгоцонд бол бас нэлээд хүнтэй байсан. Бид хоёр чинь Бээжинг ингээс хойш өмнө хүртэл онгоцондоо хөндлөнгөөр унтаж ирсэн. Онгоц хоосон шахуу байсан. Унтаад ирсэн хүмүүс шүү дээ. Одоо бол суугаараа явах нэ. За тэгээд энэний дараагийн бичлэгээр Букок дөнгөрүүлсэн 7 хоногийнхаа бичлэгийг хуваагаад оруулъя. Бас Triptychon-оор хэрхэн билет буудлаа захиалах анхаарах ёстой зүйлүүдийг оруулъя. Ойрхон байгаарай, намайг дэмжээрэй. За тэгээд дурсамж дүүрэн аялалтай минь хамт байсанд баярлалаа.